Сайн байцгаана уу? Эдгэрлийн мантраас уухта тавтаа морил. Та энэхүү бяцлалыг сонсож байна гэдг нь сэтгэл доторхоо илүү гүн таньж мэдхээр зориг шулууцны илрэл юм. Өнөөдөр бид ганцаардлаа олж танин түүнийг хайрын гүр болгон хувиргах болно. Бид яагаад энэ бяцлалыг хийх ёстой вэ? Учир нь бид ганцаараа үлдэхээс айхдаа үргэлж хэн нэгний түшиж доторх хоосон орон зайгаа бусдаар нөхөх гэж зүтгэдэг. Буруу хүмүүстэй нөхөрлөж, хайр гуйж, эсвэл сошиал ертөнцид цагаа үрж, доторх хоосон орон зайгаа мартахыг оролддог. Гэвч бусдаас хайсан тэр хайр, анхаарал бүхэн түр зуурын хуурмаг бөгөөд эцэстээ биднийг ганцаардын далайд уламл живүүлдэг. Энэ бяцлаглалын зорилго бол ганцаардлаас зухдах биш. Харин түүнийг яг ямар сэтгэл зүйн төлөв байдал болохыг олж таних явдал юм. Бид сэтгэлийнхээ яг юунаас болоод шаналж байгааг ухаараагүй цагт тэрхүү өвдөлтөөс хизээч ангижирч чаддаггүй. Та өнөөдөр өөрийнхөө ганцаарлын мөн чанарыг олж харж доторх тэр харанхуй хоос орон зайгаа өөр хэн нэгнэр биш зөвхөн өөрийнхөө нандин хайраар дүргэж сурах болно. Ганцаардал бол шийтгэл биш, харин таныг өөрийгөө хайрлаж сур гэсэн сэтгэлийн тань дуудлага юм. Одоо оюун тархиа чөлөөлөөд зөвхөн өөртөөгөө уулзах тэр ертөнц рүү аажмаар аялъя. Нуруугаа зэхэлж, бие бүрэн суллаад, өөрт тухтай байралдаа оръё. Нүдэний гадаад ертөнцийг, эргэн тойрны бүх чимээг хэсэг хугацаанд мартъя. Одоо амьсгалаа удирдээ. Уртаар гүнзгий амьсгаавь. Уушга бүрэн сулартал амьсгалаа буцаан гаргая. Таны би суларч байна. Гадаад ертөнц бүдгэрч зөвхөн таны дотоод орон зай үлдлээ. Дахин амьсгал авъя. Зүүлэн гаргая. Амьсгал авах бүрд таны бодлоод алсран холдож, амьсгал гаргах бүрд биеинд нь бүх булчин суларч байна. Анхаарал тухан дээрээ авчръя. Тухайн мэдрээ. Чангарсан булчингаа суллъя. Дахин суллъя. Тухны хайрсыг яг л эндүүгээр эндүүдсэн мэт чангарал үрчлэн тавигдтал бүрэн суллъя. Хацраа мэдрээ. Завж ролын хэсгийн чангарлаа султгая. Яг л ээж дэрхлээд урвайхад завж урул унждаг шиг булчингуудаа суллъя. Уртаар нэг амьсгал авъя. Амьсгалаа гаргахдаа бүхий л бие сулбаалан булчингуудаа зөөлье. Таныг одоо сарнах ямар ч хүнлэнгийн дуу чимээ дотоод бодол алга. Та бүрэн төвлөрч өөрийнхөө сэтгэлийн гүн рүү алхан ороход бэлэн боллоо.
Одоо ганцаардл гихч тэр сэтгэл зүйн гүн төлөвтэй нүүр тулъя. Толгой доторх бүх дүр зураг хиймэл төсөөллөөр орхиод зөвхөн өөрийнхөө сэтгэл үйлдэл рүү өнгийж харъя. Сэтгэлийн хянам гүмд ороод ганцаардал таныг эзэмдэх үед дотроос нь сонсогддог тэр ганцаардлын дуу хоолойг чагнаарай. Өөрийгөө ойр ганцаараа гэж мэдрэх үед таны дотроос ганцаардлын дуу хоолой хэрхэн хашгирдаг вэ? Надтай ярилцах, намайг сонсох хэн ч алга. Намайг тоож харьцах хэн ч алга. Надад анхаарал халамж тавих. Ер намайг энэ ертөнцид байгааг анзаарч байгаа хүн нэг ч алга гэсэн дуу хоолой дотроос нь хашгирдаггүй. Энэ бол таныг хинч анзаарахгүй байгаа мэт. Хинд ч хэрэггүй болчихсон мэт мэдрэмж төрүүлдэг. Ганцаардлын яг тэр бодит амьд дуу хоолой юм. Энэ дуу хоолой дотроос нь цойрайтах бүрд сэтгэлд нь хэрхэн гомдож, доторт нь ямар хүнд хоосон орон завилддаг байсныг та зүгээр ажиглан танаараа. Сэтгэл яг ийм хүнд оргиж хоосрох үед үүнийг тэсгийн аргагүй санагддаг учраас л бид ганцаардлаас зогтож эхэлдэг билээ. Одоо тэр айцаас зогтох гэж та амьдрал дээр ямар үйлдэл хийдэг байснаа эргэн нэг бодно. Ганцааруулдгээс тэр хоос орон зайтайгаа нүр тулхаас айхдаа доторх эвгүй мэдрэмжүүдэд дарахын тулд уцаа шүрч аваад сошиал урсгалыг эцэс төгсгөлгүй гүйлгэж суудгүй. Дургүйч гэсэн хүмүүсийн дунд орж хүчээр нэмсэглэж өөрийгөө хурмаг харилцаагаар дүрг гэж оролддгоо. Эсвэл зүгээр л тэр хоосон мэдрэмжээс зугтах гэж өөрийгөө хилдэг ажиллаар болж зүрх сэтгэлээ төлөлд нь хүчилдгүү. Бид бусдаар эсвэл сошиал ертөнцөөр өөрийгөө хичнээн дүрхийг хичээвч зүрх сэтгэл минь дотроо хашгирсаар л байдаг. Өнөөдөр яг одоо өөрөөсөө холдож өрөөлөөс хайж авсан тэрийг тэнүүлж бодлоо татъя. Одоо дотоод төсөөлөлтөө өөрийгөө толинд харан зогсож байгаад ийхүү шивнээр нэрэл би доторх тэр ганцаарлын хоос орон зайтах улаан нүрээр тулхаа сайхта өөрийгөө ингэж их зовоож өрөөсөө л цухтаж явж үнэн би яг одоо ганцаардаж байна. Сэтгэлд минь ийм хүнд төлөв оршин байгаа нь үнэн байна. Өөрийгөө ганцаардуулж байснаа би хүлээн зөвшөөрч байна. Та ингэж хэлхээсээ бүү ээ. Дотоод дуу хоолойгоо
Энэ ганцаар л зүгээр л байгаагаар нь хүлээн зөвшөөр. Ганцаардлаас цутга болох үед л сэтгэлд нууж ирж өөрийгөө хайрлах тэр орон зай зүрхэнтэй нэгдэж эхэлнэ. Ганцаардал бол бусдаас хайр нэхэх хэрэг биш. Харин өөрөө хайж орхисны илрэл юм. Таны сэтгэл зүрх бусдаас хайр, анхаарал гуйж байгаадаа бус. Харин та өөрийгөө орхигдуулж, өөрөөсөө холдож оцсон л учир нь. Ганцаардал бол таныг өөртөө эргэн ирэхийг сануулж буй дотоод ертөнцийн тань чимээгүй дуудлага юм. Тийм ээ, энэ бол таныг өөрт анхаарахыг хүсэж буй тохио юм. Амьсгалаа гүнзгий аваад гаргая. Анхаарлаа зүрхнийхээ төвд авчиръя. Зүрх хүрдэн дээр хоёр алгаа зөөлөн тавь. Зүрхэн доторх тэр ганцаардмал уйтай орон зайг яг л их хүн үрээ ингэртэй тэрж байгаа мэт ихрэлэн илж харагдъя. Тэгээд дотоод өөртөө хангаж ийхүү чин сэтгэлээсээ шивнээрэй. Намайг уучлаарай. Өөрийгөө өвдөж бусдаас хайр нэхэж зовоож явсанд минь уучлаарай. Би үргэлжил бусдаас хайр хайж чамайгаа үл томсорлож байжээ. Хизээч чамайг дахиж орхихгүй. Энэ хороо тэр чигээр чамаас нүүр буруулж хинч чамайг олж харахгүй байсан ч би чамайг олж харна. Би чамайг бүхлээр нь мэдэрнэ. Учир нь чи бол миний хамгийн нандин, хамгийн дотны эрх юм. Өөртөө өгч буй энэхүү хайрын илчээ зүрхнээс эхлэн биеэнд бүх бүх судсаар дамжин урсан тархаж байгааг одоо мэдэр. Та одоо ганцаараа биш. Та өөртөө хэрэгтэй байсан тэр бүх анхаарал, халамж, хайрыг өөртөө бэлгэлж байна. Таны зүрхэндээс нь тэр хоосон гэж боддог байсан орон зайг одоо таны өөрийн гэсэн гэрэл, талархал, хайр дүргэж байна. Энэ бол хэн нэгний өгч чадахгүй, зөвхөн таны өөртөө өгч чадах хамгийн ариун бэлэг юм. Та ганцаардал гихч зүйлийг өөрөө таньж мэдэх, өөртөө эргэн ирэх гүр болгон хувирглаа. Одоо та хизээж ганцаардахгүй. Учир нь та өөрийнхөө хамгийн дотны найз, өөрийнхөө хамгийн сайн дэмжигч, өөрийнхөө хайртай эзэн нь боллоо. Энэхүү дулаан мэдрэмжээ сэтгэлдээ бат бөх хатгалаарай. Энэ бол таны гэр. Та хүссэн үедээ яг одоогийн шиг амьсгалаа уртаар авч байгаад зүрхэн дээр гараа тавихтал энэ амар амгалан энэ хайр таныг ухтан авахулна. Одоо бяцлагын төлөв байдлаас гарч
Энэ биедээ төвлөрье. Биеийн хөдөлгөөнийг сэргээе. Эргэн тойрны чимээ анирдан сонсъё. Та бэлэн болсон үедээ нүдээ алгуурхан нээж өөрийгөө болон энэ ертөнцийг шинээр илүү гэрэл гэгээтэйгээр хараарай. Та өнөөдөр өөртөө хамгийн том бэлгээ барьлаа. Өөртөө цаг гаргасан танд талархъя.